Бэлэн байшин худалдаж авсан сургамж Part 4. Монголд цуслан эсвэл амны орон сууцад амьдрахад хамгийн амаргүй зүйл бол цэвэр бохир усны шийдлээдэг. Ихэдээ жижиг зүйл мэт санагддаг ч амьдралын тав тухыг хамгийн их тодорхойлдог хэсэг нь яалтчгүй энэ байдаг. Өвөл бохирын шугам хөлдөх, эсвэл цэвэр усны хоолой хөлдөх, эсвэл байшин дотор байгаа усны насоос нэвтрэх. Энэ бүгд маш их түгээмэл гардаг асуудлууд. Гол шалтгаан нь хөрсний гүн, хоолойн дулаалга, налуу, зайлуулах систем мэрэгжлийн түвшинд хийгдэггүйгээс бас их үүддэг. Сүүлийн 5 жилийн хугацаанд бохирын шугам, цэвэр усны шугам аль нь хөлдөж исэн тийм гашуун туршлагууд бий. Байшин бариулах гэж байгаа эсвэл худалдаж авах гэж байгаа бол дараах 3 зүйлийг нягтлах хэрэгтэй. Нэгдүгээр бохирын хоолой хөлтгөөс сэргийлсэн гүн, дулаалга, налууг шалгана. Хоёрдугаарт цэвэр усны сав, бойлер, насос зэргийг халаалттай хэсэгт байрлаж байгаа хэсгийг шалгана. Ихэнх байшингуудад техникийн өрөө гэсэн тусдаа өрөө байдаг те. Тэгэхээр энэ өрөө нь халаалттай байвал зохино. Мөн септик танк буюу бохирын нөөц савыг зөв зайд, зөв хэмжээгээр суулгасан хэсэг. Эдгээрийг анханасаа зөв шийдэхгүй бол тав тухгүй байдал их үүсдэг. Цэвэр бохир усны систем бол ерөнхийдөө байшин барилгын дотоод зүрх хэсэг гэж ойлгож байна. Дулааныхаа асуудлыг окей болгосон бол цэвэр бохирын системээ найдвартай хийх хэрэгтэй.